За өнөөдөр чинь бүтсэн өдөр болохоор манай хоёр ханхугийн шинэ анги орж таараад шууд татаад бичлэгээ эдэлж эхлэе. Интрогоо явуулаад шууд ани руу орцгоё. Би байж үлээ 17-той октинүүдээр би солиотой уруулны ч цор ганц их шиг хүүе болож хүмүүс хараад байна. Зүгээр улам үлсээд байна. Хижил чин тарахаар гадаа хүлээж байна. Чи миний дэргэд тайван сайхан жамс. Өнөөдөр ханхуг маань нэг л болж өгдөггүй. Яагаад ч юм ханхугийнхаа чадварыг байн ашиглаад хүмүүсийн сэтгэл зүрхийг доглуулад байдаг хоёр найз нь ч гайхаад. Тэгээд яагаад байгааг нь асуусан чинь хажуу талд нь гёза ярьсан манай хөвчгдрийнхөө явдлыг санаад ичээд гүйчихдэг. Замдаа ёо маань ерөөсөө ичигийн талаар бодоод л байдаг заяа. Цаанаасаа л нэг мэдрэмж тэжгсэн. Тэгээ үүнийгөө ойлгохгүй зовоод байдаг. Тэр цаана ичиж ёыг бодоостой. Манай охиныг яг юу хэлэх гэж байсан бол гэж бодсноо. Өмнө нь үерхэл ийм нандан байгаагүй. Зүгээр дуусчихдаг байсан. Гэхдээ яагаад ч юм түүнтэй хамт байхаар л тоглоод хадах мэдрэмж төрөөд ахын гэд бодож байдаг. Үүнээсээ болоод хэд бодлогосроод хоёр найз нь хүртэл гайхнаа. Хичээл тарах цагч болж хоёр найз нь эцэг хүртэл ичимээрээ самбай ирсэнгүй шүү. Харамсалтай юм л гин. Яаж угаасаа ирээгүй чимээгүй гой байгаас тээ гэсэн чи үнэхээр уйтгартай ямаа гэд ярьж байснаа гинэд ингээд бодсон чинь ёо ичимээрээ самбай хажууд ханхугийнхаа чадварыг гаргадаг яг эмхтэй хүн шиг байдаг гэд тогтоом шоглом хийгээд цаашлуулж исэн манай охин уурлаад явцдаг заяо. Гэртээ харах цандаа эмхтэй гэж дуудуулж дасаагүй гэж байсан ч угаасаа өөртөө найдлага тутсан байснаа бодоод би үнэхээр тэнийг ямаа гэд байж исэн нэг залуутай таарна. Та хэд энэ залуу тогтоогоод авчгаарэ цаашдаа дахиад зөндөө гарах болохоор номын сан дотор хичээл орж байх ба манай гурав шивнэлтэд ярьж байсан цаанаас нэг анги давхцаад орж болох уу гэд асуудаг. Тэгсэн тэр нь Ичимура сенпаийн анги байдаг. Энэ хоёр маань харс тулгарсан манай ёо шууд харцаа буруулчихдаг. Тэгсэн цагаан ус маань угаасаа яриа удвал түүнд садаа олчих байх гэд яриа удахгүй явсан чинь манай охин жоохон гомдоод тэгээд байн хараад исэн. Ичиж шууд анзаараад уцаар ямар нэгэн болоо юу гэж асуудаг. Ичи орж ирсэн болохоор жоохон сатаарчлаа гээд нэг тиймэрхүү харилцаараа өрнөжүүлсэн. Өнөөдөр тараа завтай юу л гэж байна. Ёодч төлөвлөсөн ажил байсан болохоор өнөөдөр амжихгүй гэсэн за ойлголоо гээд энэ хоёрын маань харилцаараа ингээд дуустав. Хичээлэнд завсарлаад манай хэд явах гэж байсан ёо ямиг ажид хөөхгээд баяртай гээд гараад алсан. Ичи гайхаад ичигийн найз нь бүр шок өрдөг зөө наад харсан юм мартаарэ гээд өрөлж байсан чинь ёо эргээд хардаг. Үүнийг харсан ичи маань амныхаа харьцаар дараа болцоцгоё гэж хэлдэг зөө. Ёоч зүгээр л харц толгорсон төдий байхад яагаад ингэж амар доглоод байна. Түүний энэ инүүсгэлэлд би яа харахгүй дуртай бололтой гэд хардаг. Гэртээ харах замдаа хүртэл цаадаа харчаад дараа гэж яг хизээ юм бол доо гэд бодож байсан. Тэр цаа нэг охин бэлхий дарамтад өртөж байдаг. Манай охин шууд туслах гэсэн нөгөө өглөөний залуу чинь гинт гарч ирээд тусалдаг заяа. Үнийг нь харж байсан ёо нөгөө өглөөний залуу байна гэж шууд таньдаг. Тэгээ зогсоол дээр ирээд буусан чи энэ хоёр яг нэг зогсоол байж таардаг заяа. Тэгээд яваад ирсэн бүр зам нь бүр яг адилхан за манай охинч гайхсан чинь яг үндэ энэ залуу чи аавынх нь ажил шинээр ажилд орж байгаа залуу юм байна лээ. Бас л нэг өөр нэгэн ханхуг гэж дуудагддаг нэгэн нэр нь Ожи. Японд ч ханхуг Ожи гэдэг нь штэ. Ерөнхийдөө адилхан дуудагддаг гэсэн үг. Энэ анимын ханхуунаар цаанаасаа л нэг гэрэл цэцэрсэн хүмүүс байх юм а тий. Ханхуул гэсэн шиг царайгаараа бүх хүмүүсийг бишрүүлж байна. Үүнийг харсан ёо маань ханхуу шиг л ханхуу байна. Миний мэддэг ханхуугаас тэс өөр гээд ичиг маань харьцуулаад байдаг. Дөнгөж шинээр ажилд орсон болохоор захиалгаа дутуу авчихсан байдаг. Үүнийг нь ёо чаан хөргөж ирэх ба үүнийг харсан охтууд та хоёр үнэхээр төгс цогсож байна шүү. Хоёр ханхуу шиг гэж хэлдэг. Ажлынч тарах төхөж явах шиг байна. Манай хоёр юмаа бэлдээд байж исэн. Ожиггүй манай ёо чантай харилцаараа өнүүлдэг. Энэ ихэнхдээ ханхуу гэж дуудагддаг гинэ. Манай ёотой адилхан. Угаасаа нэр нь Ожи болохоор байнга ханхуу гэдэг хувцастай байдаг гэсэн. Түүнээсээ болоод үргэлж өөрийнхөө нэрийг гутаачихгүй гэж хичээж явдаг гэдгийг хэлдэг. Тэгсэн манай охин өнөөдөр чи эмэгтэй хүүхдийг аварсан шүү дээ. Тэр чинь үнэхээр ханхуу шиг байсан гэж хэлдэг. Энэ Ожиггүйч зүгээргүй бололтой шууд л би чсэн чамааг анх хараад л хөөх охин бэ гэж бодсон гэсэн манай охин шууд ичиг бодож байгаа юм чи. Хачаа удаар хэлээгүй шүү гээ сандраад тайлбарлаж байсан манай охин нэг л ичингүүрээ зэдэг. Тэгээд яагаад ичиж байгаа юм бэ гэсэн яг үндэ ичиг санаад байгаа юм лээ. Ичи энэ гэртээ ерөнхийдөө хувц авах гэж л ирдэг. Тэгээд тэр цаанаас орж ирж байгаа хүн бол ичигийн ээж нь ахаас нь өгч байгааг нөө баахан брендийн хувцас байна. Тэгсэн ээж нь ягаад ч юм юу хүнгээ яриад байдаг. Үүнийг сонссон ичиж шууд л гараад явдаг заяа. Дэлгүүр дотор явж байсан чи хөө тэр 2 дугаар ангийн ханхуу биш үү гэсэн ханхуу шиг царайтай харагдахгүй л байна да гэж авдгийн. Турхлаан гэр бүл нь айгүй баян юм билээ гэсэн наа чи өнөө шүү. Манай гэр бүл айгүй баян ухаалаг өвөг дээдс минь хүртэл айгүй мундаг хүмүүс байдгийн гинэ. Өвөг дээдс нь хэн бэ гэсэн Томас Эдисон л гэж авч байна. За тоглосын зүгээр цуурхлаа сонсон юмдаа бити итэг хичээлээ хийж байгээд гараа явсан. Үнэхээр дог юмаа гэд үлддэг заяа энэ хэд.
Энэ бол ичигийн харах өнцөг, ичи бүх юмсыг саарлангуур хардаг юм шиг байна лээ. Энэ хар ус байна. Сая ээжийнхаа яриадсан юу юм бэ лээ? Бараа ертөнцөд өнгөрснөө дурсаад байж исэн Ёйтэй тарах ба шууд л гэрэл нэмж байгаа юм чин. Гичи маань сая авсан амттангаа хуваагаад ярилцаж зогсдог. Энэ хоёрч нэгний ерөөсөө ойлгож чаддгүй модтүүгээд муудалцаж явж байгаа ч юм уу зүгээр ярилцаад байгаа юм уу явж исэн нэг маш айгүй амар ойрхон шүргдэг. Тэгээд гар нь хүрэлсэн чи Ёй чаа үүний дараа яах бэлээ гэсэн шууд л ичиг хөдлөөд авч байна. Тэгээд хоёлаа зуны фестивал хамт явцгаая гэсэн Ёй маань ч нэг хөдлөхгүй шууд гарыг нь зөрүүлж татгаад тэгээл гэж байна. Тэгсэн ичи шууд чи Юката өмснө өстэй гэсэн үгүй л гиндээ. Юката угаасаа байхгүй гэсэн тэгвэл аваад үгээгээ шууд уцаа гаргаад ирж байгаа юм чинь. Ой болиулах гэсэн чи шууд гарыг нь атгаж авснаа. За тав гэсэн чи угаасаа хогийн урд өмсөн гэсэн хөөр гаргаддаг болохоор юу ч өмссөн болон гинэ. Ёйч балиар сэтг нүр амтан хөгийн хөнгөмсөг хүүхэнсэг амтан гээд бүр амар муулдаг заяо. Хаяа хитрхи хүүхүчээ бодлогогүй хариуцлагагүй байдаг ч гэсэн үргэлж хөдөлсөн гар нь үнэхээр гайхмаар хэмжээнд зөөлхөн байдаг. Энэ зангаас нь болоод би зуны фестивал юу өмсөхдөө хүртэл санаа зовхоор болчихлоо штэ гээд манай аними маань 5 дугаарыг дуусч байна. Нэг ч удахгүй манай хоёрын маань гэрээний хугацаа дуусах гэж байна. Энэ хоёр маань ямар шийдвэр гаргах бол